За, сайн байцгаана уу их мөндөд найзуудаа. Сайн байцгаана уу их мөндөд нисхийг авэцыг сонирхч залуусаа. Ингээд та бүхэндээ хэлсэн ёсороо Нисэх хүчин подкастынхаа 4 номерын дугаарт Германы сонгогч нисгэгч Майтис Рустийн Москва руу нийсэн нислэг мөн улаан талбайд газарсан нислэгийн хариу болгож зөвхөн агны хүчний Ми-23 руу шөнөгч онгоц Бельгид тасалдаж нэг хүний аймаа үргэлжсэн талаарх товч түүхий одоо ярьж өгье. Эх, дороги, пыль да туман, холода, тревоги, да степной бурьян. Знать не можешь доли своей, может, крылья сложишь посреди степей. Вьется пыль под сапогами, степями, полями, а кругом бушует пламя. За ингээд та бүхэндээ Зөвлөлт Хаваад улсын төрийн дуулалыг
Сонсголоо. Яагаад учир нь гэвэл ямар ч орны төрийн дуулыг дундаас нь тасалж сонсгох, дуулахыг ямар ч орны хуулинд, ямар ч цэргийн дүрмд хоригддог гэдгийг та бүхэн надаар хэлүүлтгүү мэдэж байгаа. Небо затянуто, нервы гитарной струной натянуты, дождь барабанит с утра и до вечера, время застывшее кажется вечностью. Мы наступаем по всем направлениям, танки, пехота, огонь, артиллерия. Нас убивают, но мы выживаем, и снова в атаку себя мы бросаем. Давай за жизнь, думай про до конца. Давай за тех, кто с нами был тогда. Давай за жизнь, пусть проклята война. Помянем тех, кто с нами был тогда. Небо над нами свинцовыми тучами стелится низко туманами рваными. Хочется верить, что все уже кончилось. Только бы выжил, товарищ мой раненый. Ты потерпи, браток, и не умирай пока. Будешь ты жить еще долго и счастливо. Будет на свадьбе твоей отплясывать. Будешь ты где-то тише подбрасывать. Давай за жизнь, держись, брат, до конца. Давай за тех, кто... Выйду ночью в поле с конем, ночкой темной тихо пойдем. Мы пойдем с конем по полю вдвоем. Мы пойдем с конем по полю вдвоем. Мы пойдем с конем по полю вдвоем. Мы пойдем с... За ингээд та бүхэндээ 1987 оны 5 дугаар сард зөвлөлтийн дэлхийн хамгийн хүчрхэг агарын давтал хамгаалах системийг нэвтэрч улаан талбайд буусан нэгэн сайн ирэг болох Германы сонирхол нисгэгч 18 настай нисгэгч Майтис Рустийн нисхийн хариу үйлдэл болгон занл хийсэн гэж нотлохыг оролддог барууны зэвсгийн шинжээд нисхийн түүхчдийн одоо нотлохыг оролддог энэ түүхийн жоохон яг юу болсон гэдэг талаас нь өөрийнхөө мэддэг олд сонслороо та бүхэндээ хүргье. Дай-ка я разок посмотрю, где рождает поле зарю. Ай, брусничный свет, алый да рассвет, али есть то место, али его нет. Ай, брусничный свет, алый... Барууны уус төр судлаачид болон нисхийн түүхчид зэвсгийн шинжээч нар зөвлөлтийн агарын хүчний 1.21-23 М сөнөг жонгосны 90 усын агарын нислэгийг Германы 18 настай сонирхогч нисгэгч Майтис Рустийг Cessna 172 Skyhawk хөнгөн онгоцоор нислэгүүлдэн зөвлөлтийн агарын давтлагаас хамгаалах сэргийн систем устгагдalgүйгээр 1987 оны 5 сарын 28-нд улаан талбайд газарч нисхийн хариу үйлдэл хэмээн үздэг үлээ манайхан. Үүний барууны нисхийн судлаачид нотлохыг одоо хүртэл хүсдэг. Хамгийн хүчрхэг агарын давтлагаас хамгаалах зөвлөл усын системийг ичхитэр байдалд оруулсны өшөө авалт гэж үздэг юм аа. Гэхдээ зөвлөлт холбоот ус Чикагийн гэрээнд нэгдсэн байсан учраас спортын хөнгөн онгоцыг яг тэр унгаагүй гэдгийг энэ удаа би хэлье. Учир нь 1983 онд зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын агарын давтлагаас хамгаалах цэрэг 1983 оны 9 сарын 1-нд Өмнөд Солонгосын Бандр 747 хэмээх 260 орчим зорчигчтой онгоцыг Америк нэгдсэн улсаас Сеулийн чиглэлд нислэг үлдэж яваад
зөвлөлтийн зүүн нэрэг Владивосток Хабаровск хаваар зөвлөлт орсон агаарын хөлийг 200 км жүрсний дараа буудаж унгасан байдаг юм аа. Энэ үйл явдлын тухай та бүхэнд би дараа нь оруулна. Гэхдээ товч танилцууллаа. За ингээд та бүхэндээ чухам юу болсныг талаас нь би өөрөө мэдсэн од суслаа та бүхэндээ төлөвлөж хүргье. Франц Бельгийн хилийн оролцох Кортрих хотын орчим зөвлөлтийн микрон руу эм сөнөг жонгоц 1989 оны 7 сарын 4-ний Мегамаргагт осолцсон юм аа. Зөвлөлтийн агарын хүчний микрон руу сөнөг жонгоц Польшийн Багижи дахь зөвлөлтийн нисэх хүчний баазаас хөөрсөн боловч хөөрсөхийн дараа удахгүй хөдөлгөөр нь татгалж эхэлсэн гэдэг. Энэ бол нисхийн хэллэгээр бол Отказ Навигатля болсон юм аа. Хөдөлгөөр ажиллагаа болсны дараа нисгэж катапульт хийж удирдлаггүй болсон онгоц бүгднээс алсан Герман улс, Баруун Герман, Нидерланд, Бельгийн нутаг дээгүүр 900 орчим километр ниссэн. Гэхдээ яг мэргэжлийн төвшөнд бол яг 901 км гэж тогтоосон байдаг юм аа залуучуудаа. Тишина, не видать, не слыхать. Тают огни, как сестрички, благодать. А река течет, по дну катает камушки, да напечет. Нам бабушка ладушек с присказками, русскими чудными будут они, с костяникой очень вкусные. А река течет. Мой солнечный дед был балагур, та-ду-дым, та-ду-дам, та-ду-да. Ингээд энэ снөөч микронгоо сонооч ангаш түлшээ бүрэн дуу шатааж дуусгаад Франц Бельгийн хилийн оролцох Кортрих хотын орон зуусны байшин мөрөж унсан улмаас нэг бяцхан хүү газар дээр нас орсон харамсалтай тохиолдол гарсан юм да. Энэ олцсон сөнөг жогсон онгоц бол зөвлөлтийн нисэх хүчний хурандаа Николай Игоревич Скрудийн онгоц байсан юм аа гэдгийг та бүхэндээ хэлье. 1989 оны 7 сарын 4 бол хурандаа Скрудийн амралтаасаа ирчихэд эхний нислэг хийх өдөр байсан байжээ хөөхий. Скрудийн туршлагатай нисгч байсан гэж үздэг тэр зөвлөлтийн нисгч нар. Тэр 1700 цаг ниссэн 1-р зэрэглэлийн цэргийн нисгч байсан бөгөөд 527-оос 560 орчим цаг нь микронгоо сөнөг жогсон ниссэн хугацаа нь яагаад гэвэл энэ онгоцон дээр маш олон цаг ниссэн байгаа л манайхан тэрээр хойд цэргийн бүлэгт нисэх хүчний 239 дэх дивизийн улс төрийн хилцээний дараагаар ажиллаж байсан нисгч хүн байсан юм аа. Нисгэгч микронгоо сөнөг жогсоор баалдын нислэгээ хийх бэлтгэл сургууль ур чадвараа дээшлүүлэх нислэг одоо энэсний препо учрыг хийж айл хэдийн дуусгаад тэрхүү сөнөг онгоцоор 2 дахь нислэг хийх өдөр байжээ. Где леса, мои леса? Ты неси меня, река, да в родные мне места, где живет моя краса. Проглядела в ночь глаза, как ночка темная, как речка. За ингээд манай өглөө 9 цагт Поморын 871-р Улаандүгийн одонд хорооны Тэг 29 буюу 029 Португалта нэг 24 онгоцоор Польшийн Козолбек хотын оролцох зөвлөлтийн агаарын хүчний Багиж баазаас хөөрчээ. Сөнөөгч онгоц Байлдааны гислээ бүрэн агсаагүй байна. Яагаад гэвэл Байлдааны тушаал өгөөгүй, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаагүй. Нислэг ихлээр 41 секундэд хөдөлгөөрийн хүч нь огцон буураад хөдөлгөөрийн орох байгууламжийн зүүн агаарын оролт
төсөлд буурч аажмаар онгоц өндөр олж ирсэн байна л да. Скруудыг хөдөр унтарсан гэж үзэн төвдөө мэдээлэл катапульт хийх зөвшөөрөл аваад авто жижигтэй ажилуулахыг хүссэн байна. Ингээд тэр катапульт хийж сүхрээ буухтаа өрөөсөн гараа гимтээсэн юм байна л да залуу. Энэ тухай хойд бүлэглэлийн командлагч хушууд генерал Агны агаарын төсний командлагч онгоц ямар нэгэн хохирол учраа далайд унсан гэж шал удлаа мэдээж сүүлдээ энд генерал арга хэмжээ авахгүй генералаас буурч хурандаа болсон нөхөр байгаамаа сайхан гараа судлаа ярьдаг. А сейчас я хочу пригласить на сцену наших замечательных авторов. Саша Шаганов. Ингээд Ослын газар шинжээч нэрж хар хайцах буюу Бартович самаа биш нислэгийн өөрөө бичснээс нь харахад скруудын катапульт хийсний дараа 6 секундны дараа катапульт хийсэн дараа 6 секундэд хөдлөөр нь дахин ажиллаад цөнөөж онгоц өндөр аван хөвтөн нислэг орсон байгаа юм лэг сонирхолтой 90 өслийн нислэг байгаа залуучуудаа нислэгийн автомат хөдөлгөөний систем гэж байдаг. Англи бол ACS гэдэг. Автоматаа дахиж ажиллаад хөдөлгөөрөө хурдан сэргээд онгоцны агаал онгоц өөрөө онгоцоо агаад тогтоогоод дахиад нислэг үүдээ цаашаа ингээд нислэг нь өргөжлөөд яваад өгчээ. Сөнөөж онгоц бүр өөрийнхөө болон дайсны таних системийг асаас нь тогтоогдсон байгаа. Нэг хөрөнгө сөнөөж онгоц Баршаан гэрээний орнууд бол Польш хот бүгд нэр арцсан Герман улсын нутаг дэвсгэртэйгээр агаарын бүсээр нь саадгүй нисжээ. Энэ нислэгийг 29 дэх нислэг гэж нэрлэдэг байсан. Холбооны бүгд найрамдах Герман улсын нутаг дэвсгэртэйгээр нисч байхад нь НАТОгийн агаарын станцууд хяналтанд аваад эхэлчихсэн айл хэдий эхэлсэн байгаамаа. Ингээд онгоцны нислэгийн өндөр 12,000 м, хол 700 км, 700-аас 740 км цаг байсан гэж би сонссон юм байна. За ингээд зөвлөлтийн миг хөрөнгөө сөнөөгч онгоц 12,000 м-ийн өндөр 700-аас 740 км-ийн уртаа нисч яваад Германы хилийг давсны дараа ахмад Марч нь хушууч Меркель нарын жолооцсон Америкийн нэгдсэн улсын агаарын хүчний 32 дугаар эскадрилийг 2F харантай Игэл сөнөөгч онгоц Нидерландын агаарын базаас Орсын мигийг амдан хөрөөд эхэлжээ. Ингээд ягаад гэвэл наадгийн радарт Орсын миг харагдаад эхэлсэн. Адигдаад эхэлсэн. Америкийн нэгдсэн нүдтэй хийсэнгүй манайхан цаан чи. Байдгүй. Учир нь Орсын мигч ямар нисгчний бүхээг нь алга болчихсон мөртлөө ниссэн гэх. Тэгээд энэ талаар төвдөө мэдээс цаад бүр гайхаад итгэж ядаа юугаа худлаа яриад байгаа юм бэ? Та нар ч одоо бүр айгүй сонирн байлд ороод тэгээ Америк руу гайхаад Америкийн хоёр нис гайхаад тэгээ яг одоо төвөө төгсөн тушаалын дагуу Америкчууд миг хөрөнгөө сөнөөгч онгоц руу гал нэг тушаал авсан бол Орсын зэгч хүн агуу ам илүү их чигүү суурсан газар дээгүр нисчихсэн болохоор ийм өндөөс хааш унахын тааварлах боломжгүй байсан байхгүй 12,000 м өндөөс боломжгүй штэ хаашаа унахын. Ингээд Америкийн 2F хөрөнгөө сөнөөгч онгоц мигийн нислэгийг ажилдаг ниссэн байгаад Герман, Нидерланд, Бельги улсын дээгүүр өнгөрч Францын Лил хот руу аль хэдийн ойртож байлаа ингээд. За свет далеких городов, и за друзей, и за любовь. Давай за вас, давай за нас, и за
десант и за спецназ, за боевые ордена. Поднимем старина. Ингээд зөвлөлтийн миг 10 цаг 30 минутаас 10 цаг 37 минутын үед Бельгийн Кортрикийн хотын оролцох Велегам тосгоны Перүлөө унсан байгаамаа. Тэгтээс тэрнээс нь өмнө Америкийн хоёр нисгч галны тушаал авсан боловч хүн ам хигүү суусан гадар нисчээсэн 12,000 метрийн өндөрт явжсэн учраас хаашаа Оросын онгоц унахыг таавал чадахгүй байсан бол зүгээр л ажиглаа дагаад явж ниссэн байгаад Америкийн онгоцууд лийл хүртэл нисгээд лийл орчим энэ мигийн түлш дуусч Азийн өндөр алдаж байгаа хоёр нисгч ил хараагаар харсан байгаамаа. Ингээд зөвлөлтийн онгоц 10 цаг 37 минутанд тэр Вильям тосны Перүлөө унсан. Ингээд Америкийн 2 миг F-15 сүрэмж онгоц Ослын газарт 10-аас 15 минутанд тус эргэлдэж байсан байгаа. Чухам ямар болсон талаар төвдөө мэдээлээ. Гэвч 2 F-15-ын төрсөн дуусч эхэлсэн тул аргагүйд Америкийн хоёр нисгч буцсан байгаамаа. Ослын нисгч ослдох үед 19 настай Вельгидийн Дэлвер гэдэг хүүгээр хүнд амиа алдаад өнгөрсөн дарамттай явдал гарчээ. Ингээд харин НАТОгийн агаар хэлэж өртсөн учраас зүү талбайд усад НАТО-с эсрүүцлэн нот илгээсэн боловч зөвлөлтийн тал НАТОгийн хооронд ив зүгөө олж энэ асуудлыг тэгсгээл дараад өнгөрцөн. Аль нь шумээ чугаан гаргахгүй нэг дэлхийд цацаад байхгүйгээр насан шалтгаан нь бол амиа алдсан 19 настай хүү Дэлвер хүүгийн арга эрдэнэ зөвлөлтийн тал $685,000 нөхөн олроо олсон учраас гэр бүл нь тэгсгээ чугаан чимээн гаргахгүйгээр зөвлөлтийн асар их мөнгөний тэр нөлөөнд автаа дээр НАТО барууныхны ятгалаг хоёр улсын ийм нэгдэл аюулгүй байдал тал талын асуудлыг бодолцсон учраас эцгэх нь энэ мөнгийг аваад энэ хэргийг нэх газар ахгүйгээр тэгсгээд огсон байдгийг. Зөвлөлтийн мэргэжлүүд Ослын газрын нэгтрээд сөнөөж огсон сэгийг зүйл толгойдос аваачсан. Мөрдөн байцаалд явцад сөнөөж огсон сүүлийн 1 жилийн хугацаанд 5 удаа засвар хийсэн тогтоогдсон боловч хөдөлгөөрөд ямар чухам юмс бол нэвтгсэн гэдэг шалтгааныг одоо хүртэл олж тогтоод чадаагүй гэдэг энэ сонь түүхийг та бүхэндээ ярьж байгаадаа тун их таатай байна. За ингээд та бүхэндээ нисэг хүчин подкастын 4 номероор зөвлөлтийн миг хөрөнгө сөрөг онгоцны 90 улсын аврын нислэгийн талаар товч танилцууллаа.